За сайн байцгаана уу? Өглөөний минь төргий. Влогер бэлхэн байна. За би яг одоо Япон улс дахь одоо Фужи уулын хажуухан талд байдаг Spitfire гэдэг газрын тэмцээн рүү явж байна. За энд бол одоо Монгол улсаас төлөөлж оролцож байгаа мөнх болтуу маань тэмцээнд орохоор бэлтгэл сургалтанд гарцсан байгаа. Тэгээ миний би яг одоо араас нь очиж байна. Тэгээ Формула Дрифт Japan 3 тэмцээн хэрхэн болж байгаа вэ гэдгийг та бүхэндээ влогороо бас үзүүлж харуулж танилцуулах болно. Энэ үзэсгэлэнтэй газар ирсэн байх шүү манайхаа. За тэгээ влогороо уулзцгаая. Hobby Tuning Japan. Влогийн ерөнхий спонсор Ruling Apparat Service. Аюулгүй жолоодлагын баталгаа, мэргэжлийн төвшин. Влогийн спонсор Автомарт. Баталгаатай автомашиныг Автомартаас. Влогийн спонсор Ирээдүйн Моторс. Батарейны чанарыг Ирээдүйн Моторсоос. Влогийн спонсор Top Gun Drilling. Автхаус Mongolia. Норд Тэрэг. За Фужи Speedway дээр хүрсэн ирлээ. Одоо энэ гүрийн шалганаар дотгошоогоо нэвтрээ дотгошоогоо орох юм байгаа. За үүдэнд бол энд одоо нөгөө тикетийн худалдаалж байна. За мөн дээрээс нь энд бас нөгөө шалгалтууд бас хийгдээ орд юм байна. Тэгээ дотгошоогоо одоо орохгүй юм чинь. За манайха энэ нөгөө нэг пассворт гэдэг байгаа юм энэ Yokohama Fuji Speedway гэдэг. За Intrate Fast гэдэг ийм пассвортоор дотгошоогоо ерөөдөө нэвтрээд ордог. За зарим нь бол ийм мандат байгаа. За манай Эрдэнэ инженер механикаар бас орж байгаа тийм. Эрдэнэгийнх нь болохоор споттер гэж механикийн яваа мандаттаар явах юм байна. За манайха дотгошоогоо ороод ирлээ. Манай автомарт автоудалгаа нь Япон улсын огшноос үл багтай өндөр үнэлгээтэй автомашинуудыг мэргэжлийн түвшинд сонгон шалгаруулж авдаг. Импортлон оруулж ирсний дараа автомашин бүрийг иж бүрэн үзлэг, арифчилсан онцлогоонд бүрэн хамруулж, чанар болон найдвартай байдлыг бүрэн баталгаажуулдаг. Бид зөвхөн шаардлага хангасан баталгаатай автомашиныг хэрэглэгчдэд хүлээлгэн өгдөг. Баталгаатай автомашиныг Автомартаас. Fuji Speedway 4 сарын 29-ний өдөр болж байгаа. Формула Дрифт 3 тэмцээн. Яг одоо энэ тамирчдын зогсоолоор нэвж байна. За энэ тамирч одоо гарах шиг байна. Сасидо S15. Жилгээг санал болгож байна. Манай хаяг сансрын колонгийн уул зураас дайрах руу эргээд 100 м-д Ruling Apparat Service байрлаж байна. Бидэнтэй холбогдох утасны дугаар 99 75 98 86 68 66 10. Ruling Apparat Service. За энд GZX 90 зогсож байгаа шүү байна. Манай тамирчдын зогсож байна. さあ今出ました鏡拓磨選手1本目のスコア65ポイント。 Энэ дээрээс ингээд медиа багийнхан шууд амжилттай энэ дээрээсээ өргөд юм байна. できました。さあ続いて За энд бас медиа багийнхан сууд юм шиг байна. Дрон нисгдэг хүмүүсд нэггээр сууж байна. Энэ дотор шүүгчнэр нь сууж байгаа юм шиг цаашаага онгойлгоцсон. За энэ манай Монгол тамирчид байна. Өөрөө Монгол байх юм доо. За. За ингээд энэгээр Монголын тэмцээнд Монгол зориулж Японы энэ тэмцээнд зориулж гаргаж ирсэн GZX Chaser машин дээр гэж байна. За битээр яг одоо бас энэ тамирчдын машиныг бас танилцуулъя. Японд амьдардаг мөнх болтуу маань бас энэхүү тэмцээнд оролцож байгаа. Формула Дрифт Japan буюу 3 гэсэн тэмцээн байгаа. Тэгээ Fuji Speedway дээр болж байгаа тэмцээнд эхний раунд тэмцээнд ерөөхдөө ордоо шүү дээ, тий? Тэглээ. Эхнэр раунд. Сэтгэл ямар хөө? Монголын тэмцээн л бодогдож байна. Монголын тэмцээн л бодогдож байна. Бодогдож байна. Дараагийн тэмцээн рүү явмаар санагдаж байна. Дараагийн тэмцээн рүү явмаар санагдаж байна. Машин зүгээрээс мал тэхгүй л дээ алж байгаа. Тий. Сая одоо энэ влог дээр бас та бүхэндээ бас мөнх болтын бичлэгийг оруулж байгаа нь юу яасан байгаа юм. Эхний гараагаа гарангууд машины мотор бас зогсон байгаа. Энэ нь болохоор ерөөхдөө энэ машин маш богинохон хугацаанд хийгдээд ямар ч бэлтгэл тест хийгдэг учраас юунаас болсон шалтгаанууд ерөөсөө ойлгомжтойсэн тий. Тий, ойлгомжтойсэн. Борбек юм уу? Vast гэт энэ хоёрын онш төр машин бол үнэхээр гоё байсан. Vast нь гацч уу?
Баас гацсан уу яасан мэдгүй одоо. За ийшээ хоёулаа хамтаа явцгаая л да. Битүүрийн цамц гоё нөө. Битүүрийн би Монголоос ирэхдээ бас нэг ийм цамц хийлгээд ирсэн байгаа. За энд ерөнхийдөө нийт хичнээн дамжигчд оролцож байна. Энэхүү тэмцээнд 56 илүү хэдэн дэмжсэн байна телевизээс баха. 56. Тий. Оо бас олон дамжигч орж байгаа юм тий. Америк байна, Бразил байна. Аха. Япон байна. Японы- Бразилд бас нэг хөргө олуулаа. Тэгээ хоёр Монгол бас мужуудаас л ирж байгаа гэсэн үг тий. Тэгээд энэ тэмцээний одоо нөгөө нэг 3 байдаг шүү дээ тий. Формула дрифт 3 байдаг шүү. Энэ өмнөх тэмцээнүүдээс одоо нөгөө шат гэх юм уу одоо SDS MDS гэдэг шиг тиймэрхүү шатаар явуулж чинь гэсэн үг үү? Тийм шатаар авсан. Формула дрифт 1 гэж байдаг. Формула дрифт Japan гэж байдаг. Тэр нь болохоор хамгийн одоо том проноотынх нь байхгүй. Аха. Формула дрифт 2 нь болохоор за яг дунд шатных нь. Формула дрифт 3 нь болохоор яг анх оролцож байгаа хүмүүсийн. Тэгээд нөгөө левелээр ингээд дахиад 2 про гэдэг. Эндээс ерөөдөө байр эзсэн тамирчид дэшиг одоо 2 дугаар ороод байр эзэн ранкаар нь сав. ранкараас одоо 5 зураг явна шүү дээ тий. 5 зураг тэмцэнээс ранкараа явж хагаад гайгүй одоо онолтой явж байгаа шууд формула Japan руу орчих юм шүү дээ. Тий, өвөө Japan руу орохгүй 2 руу орно шүү. Хоёроос шууд тий. Формула Japan руу орчих. За энэ болохоор HPI гэдэг кулер байдаг, pipe mic, Агаар шүүс. турбос байдаг лөө. Ер нь тэр брендийн юу ягаа тий. Мөс тэгэл янз янз зардаг. Яг нөгөө Fiat-ийн стандартаар. Fiat-ийн стандартаа. Энэ дагаа худалдаалагчид нөгөө өөрхийн брендийг бас ингээд сурчлан таниулаад подолк цамц гэх тий. Стикер гэдэг маш олон төрлийн зүйлүүд байдаг юм байна л да. За яг одоо энэний хажууд болохоор яг формула shop байна да бараг. За манай нөгөө MDS shop маань энд формула дрифт Japan гэсэн. Энэгээр стикер цүнх маш олон зүйлүүд худалдаалагдсан юм байна. Энэгээр ингээд фотокод нь ингээд байж байгаа жишээ нэ. За одоо энэ гэхэд 7000 йен гэдэг чинь 100 гаруй мянган төгрөг юм байна те. 130 мянга. Энэ күртэг бол амар гоё таалагдаад нэг авчт юм уу гэсэн чи арьцмаар байхгүй гинэ энэ. Сайз байсан бол энэс бол нэг авчмаар санагдаад. Харин тийм байна те. Тэгээ уул нэг күртэгээс аягүй гоё таалагдсан заяа. Арьцмаар нь таарсан заяа. Тэгсэн чи ханцуу богдоод ханцуу ингээ богдоод. За энэ ингээд одоо Аяг маяг тэгээд бугуул тийм байна те. Формула дрифт Japan-ы одоо ерөнхийдөө shop энэ хэсгэр байлж байна те. Тэгээд энэ Монгол ерөн 2 өдөр болдсон шүү дээ тэмцээн те. 2 өдөр Монголд Нөгөө ер нь энд ч гэсэн бас 2 өдөр болдог шүү дээ. Нэг л өдөр болдог. 2 өдөр бол нөгөө про англих нөхгүй. Про англи нь 2 өдөр. Ер нь хоёроос ялгаагүй дээ. Эхний өдөр нь хагас өдөр нь битүү бэлтгэлтэй. Одоо өстөр бид нар тэр хамжааг олноос. Ер нь өдөржингөө бэлтгэлээ шүү дээ. Энд орж байгаа машинуудын ерөнхийдөө HP ерөнхийдөө ямар хуу машинууд баг шиг байна. Тэгэл дундаж байна, амарч байна. Сток машин араахан байхгүй байна. Ер нь дундаж тоногтой. Тэгээ бүр бас тулцсан тоногтой формулагийн машины тоногтой машинууд ч байна. Энд одоо гэтэл эмэгтэй тамирч бас үйж штэ тий. Тий. Аль машинаар орд юм бол энэ ягаан л багтаа тий. S15 S12 мó. Тий, S12. Эдгээр тэгэл Японоос бас мужаасаа л ирж байгаа бох тий. Холоолоос ирэх нэрээ да. Тий. Казама авто нөгөө юу вэ? Казама штэ тий. Я 友達。友達。よろしく。モンゴルの YouTuber の人。モンゴルのドリフト印のメディアの人。花島です。よろしく。Ерөнхийдөө нөгөө Казама дээр чи маш олон яг нөгөө нэг юуны франклтнаас ордог тамирчид шүү дээ. Сүүлд нэг full carbon Supra гараад ирсэн байна шүү дээ. Яманака тэгээд Кингушим шүү дээ шүү дээ. Тэр чинь Казамагийн нэг баг шүү дээ. Тий. Одоо хэдүүлгийн нөгөө нэг очисон Казама шүү дээ тий. Яг тэнд байрладаг тамирч. Тий. Казамагийн яг тэнцээ байрлал тамирч. За. Number 1 ка крума.
私は400馬力です。 400마리 үлсдэг нэ. Бас үзээтэй тий. ボルドは何馬力ですか？ 600くらいエンジンブラした。エンジンブロー。あらあら。なんかボルペコかワスケットか。あ、ガスケット。昨日の朝車で来たんだけど。あ、そうなの？そのまま切れまして。今年は1年間出ますか？出るかなって思ってます。じゃあ一緒に出よう。はい、じゃあお願いいたします。お願いします。よろしくお願いします。よろしく。はい。 Сая гарцсан байгаа тий. もうトップ16。はい。何ですか？僕は67。 60 point авсан гинэ. 16-д орж чадаагүй гинэ. ボルドは何点ですか？ За энэгээр бас гой гой өнгөтэй машинууд байж байна. Valinoгийн асар дотор энэ стикер айгүй гоё стикертэй байна. За энд нэг 6 зогсож байна. 6-үд 23-ороо зогсож байна. За энэ манай Кузма дүү маань бас явж байна. Кузма дүү бас тэмцээнд оролцож байгаа. За энэгээр бас Silva S15 бас зогсож байна. Одоо шууд энд дэлгэцэн дээр хараа гарааг нь харуулжаад энэ дээрээс бас хүмүүс шууд юунуудаа хараа явчихж байна. За гарсаа. Одоо энэ энэгээр орж ирэх хэрэгтэй байгаа. Ингээ шууд харсан ч болох юм байна. Энэ дээр За ингээ энэ дээр шууд ингээ харж байна. Одоо энэ реплей явж байна. За энд бас нэг 13 байна. За энэ тамирчин Автвей гинэ. Хөдөлгөр За ер нь бол ингээ манайхан анзаардах юмнууд нь аягүй гоо цэгцтэй байдаг юм байна. За машин тэрэгнүүд нь өнгө мөнгө бол бас стикерийн дизайны хувьд бол бас аягүй гоё байд юм байна. Өнөөдрийн хувьд агаар бол янз юм байна. Хүүтэн чи шалуунч ихтэй жоохон үйлэрхэг иймэрхүү бас байд юм байна. За энэ бас түрүүн D-Max гэсэн стикер тавьжсэн 15 энэ харагч байна да. 14 байна, 15 байна гэдсэн чи. За энэ бас нэг гоё маш гоё колорлог Silva S15 байж байна. За тамирчных нэр нь Hoshino гэдэг тамирчин юм байна. Доторх мөнгө нараа ийм гоё. Ер нь аягүй гоё ингээд ийм колорлог өнгөөр юмнуудаа шийдсэн юм тамирчин байж шүү. Обууд дугуй доторх энэ ягаан мөнгө амар гоё колорлог юм байна. За тэгэнгүүт за энд нэг Креста зогсож байгаа шиг байна. Энд нэг 14 байна. Бас гоё өвөрмөц өнгөтэй 14 байна. За энэ тамирчин Miyagi гэдэг тамирчин байж 654% дугаартай энэ тамирчин байж байна. За энд бас гоё марк зогсож байна. Энд нэг 15 одоо бас удахгүй гаргачих шиг байна энэ тамирчид нь. За энэ бас өнгө Virosa байж байна. Toyota Virosa миний машинтай адилхан машин байна. Энд шарвж байгаа юм байна. Gomer энд ихтэй Япон хүн биш юм шиг байна. Нэрийг харахаар тамирчин өөрөө тэр юм шиг байна. Gomer гэдэг. За гоё ма. За энэ тамирчин гарахгаа явлаа. За энэ бас их гоё юм. Голд өнгөтэй. Хуулга нь аягүй гоё юм байна. Юмнууд нь аягүй гоё зэгцтэй. Хөдөлгүүрийн доторх юмнууд амар гоё зэгцтэй шийдчихсэн байна. За гар үйл нь бол ерөнхийдөө иймэрхүү. Sex гэж шүү байна. Nakazawa гэнэ. Nakazawa. За Ozaki гэдэг тамирчин байж байна. Ozaki-гийн гэрлийн юм уу бас ингээд шийдсэн л байдаг юм байна. Яг гэрлийн юм жижигхэн. Тэгээ агаар шүвчрэг ер нь дотгошоо агаарсан оруулах гад ингээ нөхөлцсөн. За урдуураа юм байж байна. Синс минс нь бол иймэрхүү. За хөдөлгүүр иймэрхүү. За энэ бас нэг шийсэр зогсож байна. 2 жисэл ах шиг байна.
Borg One-ын турботой ийм машин байж байна. GT-гийн хэвтэн байна. Ас гой маш гой цэвэрхэн хийцэлтэй машин байна те. Доторх өнгө мөнгө нь бас агай гоё юм байна. Амар гой цэвэрхэн хийцэлтэй машин байж байна. За энд нэг тим л юм шиг байна. Ингээл ер нь монголчууд ч гэсэн бас ингээ гоё асраа барайл. Ширээ сандаа тавил ингээ суудаж штэ. Энэ одоо энэ хэсэг дээр ерөнхийдөө одоо манай нөгөө талбайн зохион байгуулагч нар нь энэ ч байд юм байна. За өөрсдөө эндээсээ бас ингээл сайхан үзэл байцгааж идэм байна да. Энэ голын энэ хэсэг нь болохоор ерөнхийдөө яг энэ харагдж байгаа хэсэг дугуй алаадаг хэсэг юм шиг байна. Дугуй алаадаг хэсэг. За тэгэнгүүтээ замын хувьд болохоор ерөнхийдөө нарийнхан дуу урт юм замтай байна. Тэгээ бас комбо орох юунууд нь айгүй ихтэй. Гараа хэсэг, старт хэсэг болохоор ерөнхийдөө яг энд зогсож байна. За энэ талбайн шүүгчнэр нь энд зогсож байгаа шүү байна. Тэгээ манайхаа ерөнхийдөө маргааш одоо маш сайн мэддэг нөгөө нэг Summit гэдэг Японд амьдардаг нэг Америк гэдэг ютубер. За тэднийхаар орчоод за тэгээ Майк гэд бас нэг тамирчин байгаа юм байлээ. За Майкийнхаар бас нэг орчоод тэгээд ерөнхийдөө миний влогийн юмуд бол дуусж байгаа. Хамгийн гол зорилго бол мэдээж энэ тэмцээнийг ирж үзэх байсан. Хоёрдугаар USS After Auction. За гуравдугаар гэх юм бол Summit-ийн гаражаар бас орж ажиллах бас агай чухал тийм маршрутуудаа байсан байгаа. Тэгээд тэмцээн уралдааныг бас төлөвлөлөөр Япон улс руу зорж ирэхэд мэдээж санхүү мөнгө бол бас шаардлагатай. За үүнд бол мэдээж Монголд үйл ажиллагаагаа явуулдаг. Рүүлийн аппарат сервис за мөн дээрээс нь Ирээдүйн Моторс, батарейны чанарыг Ирээдүйн Моторсоос за мөн Top Gun дэрэлэг гэдэг компани байж байна. За мөн Автомарт гэдэг Автомарт маань болохоор ихтэй Монголдоос үйл ажиллагаа явуулдаг. Би бас Автомартын шоурумаар нь орж үзсэн. Нэгэн зэрэг ерөнхийдөө тэдний шоурум 400 гаруй ерөнхийдөө автомашин худалдаалдаг. За миний хувьд ч хамгийн өргөн сонголттой газар гэж би бол ерөнхийдөө бас харсан байгаа. Тэгээд Автхаус Монголиа гэж байна. Автхаус Монголиа маань ерөнхийдөө таны машины арьсан суудал болон өрүүл халзарсан тэр тохиолдолд бол автобусын хамт олон таны машиныг буцаад дотор салааны чинь цоошин болгох ийм үйлчлэгийг бас Монголд явуулдаг ийм газар байгаа. Мөн Морт хэрэг. За морт хэрэг маань болохоор тодоо найз юм байнаас бас маш олон жил зогсдгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа хэвлэлийн компани байгаа. Тэгэхээр энэхүү газруудыг бас та бүхэндээ сурчлан таниулж за Япон улсад хийж байгаа энэхүү гайхалтай влогийг маань хүрэхэд гүн тусалцаа үзүүлсэн нийт албан байгууллагууд, хувь найзуудаа бас маш их баярлалаа гэж хэлэх нь зүйтэй баха. За тэгээд Fuji Speedway. За энэ бол ерөнхийдөө стадион нах шиг байна. Үзэгчдийн суудлал нах шиг байна те. За энэгээр хоолны хэсгүүд энэ аваараа байт юм байна. Очрлоод. Энэхдээ өнөөдөр энэ цөөхөн газар нонгоцсон юм шүү. Хошор Монгол цог гэнэ. Юу нэ? Аншта цаг гэж хөлөндөө гэж. Монгол одоо сансан хүмүүс те. Цөөн гинэ. Голаш. За ийм олон хэдэн мянган хүний судалтай ийм том циркүүд байд юм биш үү? Fuji Speedway гэдэг бас гайхалтай том циркүүд юм аа. Одоо тэр өдөр
За энэ урд нь явж байгаа тамирчин бол Монголоос оролцож байгаа Кузма дөө. За сэтгэл ямар байна? Амар харамсалтай. Амар харамсалтай байна. Гэхдээ бас амжилт ч ерөөхдөө бас маш олон тамирчдаас нийт 50 гаруй тамирч орсон гэсэн үү те. Эндээс бас топ 8-аараа бас үлднэ гэдэг чинь бас амжилт. Тэгээд дахиад эн чинь өнөөдөр зөвхөн раунд 1 шүү дээ. Тэгээд дараа чи раунд 4 хүртлээ дүүдээ бас амжилт үсээ бас олон ганцхан зам дээр бол болохгүй шүү дээ. Өөр эсвэ циркүүдүүд төр болох бах те. За ер нь бол яг энэ тэмцээнд орж байгаагийн одоо машин бэлдээд орж байгаа хүнийхээ хувьд сэтгэлдээ үзэгчтэй бас нэг танилцуулъя. Монголоос анх удаа ингээд мөнх бол бид хоёр орж байгаа болохоор бүр үнэхээр баяртай байна. Тэгээд хамтдаа бас үнэхээр сайн оролцохыг хичээж байна. Одоо Монголынхаа нэрийг гаргаж байгаа учраас. Гэхдээ яг Монголоо төлөөлж бол биш. Энэ чинь холбооны зүгээс бол ороогүй. Бид хоёр хавьяасаа орж байгаа учраас ер нь зөвхөн Монголын нэр бол гарч байгаа. Тийм болохоор бид хоёр айл илүү сайн хичээнэ гэж бодож байна. Сая топ 8 дээр бол уртлын машин жоохон удаан болохоор юм зайтай явцсан байхгүй. Тэгээд ардаас бид ийм ойрхон явчих гэж бодсонгүй л дээ. Тэгээд жоохон сэтгэл дондор. Уг нь зүгээр ойрхон ч явж чаднахар л байсан. За манай төрөгийн хувьд ерөнхийдөө споттер гэжсэн сая. Споттер би ер нь өнөөдөр бол одоо юу коуч одоо бүхэл юмыг хийж энэ одоо ямар хүмүүс дутуу байна гэдгийг мэдэж авлаа. Жохон тийм яг ингээд гоё бага одоо бүрдүүлж эхлэе гэж бодож байна. Өнөөдөр бол зөвхөн эхлэл гэж бодож байна. Тэгээ дараагийнхаа тэмцээнүүддээ бүр олон бүрэлдэхүүнтэй, олон механиктэй машинаа сайн бэлдэж хагаад тэгээд оролцъё гэж бодож байна. За окей, тэгээд дүүнэртээ бас амжилт хүсье. Дараагийн тэмцээнүүд одоо удахгүй болох тэмцээнүүдтэй бүгдөө амжилттай оролцороо багаараа маш хүчтэй байгаараа. Тэгээд өнөөдөр юун дээр алдсан бэ? За дараагийн тэмцээн дээр мэдээж алдсан алдаануудаа засаад те. Мэдээж хүмүүс юмнуудаа сайжруулад явдаг учраас топ 8 хүртэл явна гэдэг чинь бас яг маш сайн оролцсон гэсэн үг шүү ер нь. Энд бол маш олон туршлагатай тамирчилсан бас хараад бас маш олон зөвлөгөөнүүдийг бас өгсөн баг те. За тэгээ амжилт хүсье. За манайха Формула Дрифт Japan 3 тэмцээн маань ерөнхийдөө энэ төрөд өндөрлж байна. Тэгээд Монгол улсаас бас 2 тамирчид орсон байгаа. Мөнх болдуу маань, Кузма дуу маань. За мөнх болдын хувьд бол ерөнхийдөө техникийн асуудал гарснаар тэмцээнээ оргисон бол за Кузмагийн хувьд сая топ 8-аас бас тэмцээнээ оргиж байгаа шиг байна. За тэгээд миний сэтгэл гэх юм бол ерөнхийдөө Япон улсын тэмцээн одоо зохион байгуулалтын хувьд маш өндөр зохион байгуулалттайгаар нэгдүгээр зохион байгуулагдсан юм байна. Хоёрдугаар гэх юм бол маш олон ийм нэг рейсвей буюу циркүүдүүд маш олон байдаг учраас олон тэмцээнүүд бол ерөнхийдөө болдгороо бас их Японд их онцлогтой байт юм байна. За тэгээ миний энэ харагдж байгаа Формула Дрифт бол ерөнхийдөө бас заавч ирж үзэх, за юун дээр ирж бас влог хийх заавал шаардлагатай байсан учраас бас ирж хийх нь бас нэг талаараа бас мөрөөдөл байсан. За тэгвэл бас мөрөөдлөө бас нэгдүгürt биелүүлж байна. Хоёрдугаар гэх юм бол та бүхэнтэйгээ нэг 4-5 дугаар сурлогоор бас уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд за мэдээж би бас түрүүнд дурдсан байгаа влогтой хамтарч ажилласан энэхүү тухайн байгууллагуудаа бас дахин баярлалаа гэж хэлмээр байна. За энэхүү байгууллагууд маань бол влогийг хүрэхэд бас гүн тусалцаа үзэж спонсороор бас хамтран ажиллаж байгаа та бүхэндээ бас дахин баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд энэ түрээд энэхүү дугаараа өндөрлөө. Тэгээд өшөө олон дугаарууд ингээ араас гарч байгаа шүү манайхаа. Влогтойгоо дараагийнхын влогуудтайгаа манайхаа хамтаа гараа. Тэгээд баяртай манайхаа.